Өнөөдөр бидний баярын өдөр. Хөлөө маань 10 нас хүрч байна. 2006 оны 12 сарын 17-нд бид анх байгуулж байлаа. Энэ хугацаанд 120 байгууллага хувь хүмүүсээс 217 сая 864,500 төгрөгийн хандивыг босгожээ. 75 дугаар дунд сургуулийн 6 хүүхэд 8500 төгрөгийн хандив өгчээсэн бол одоо олон улсын хэмжээнд зарлагддаг Mitsubishi корпорацийн тэтгэлэг санхүүжилтэнд 2 жил дараалан шалгарч 56 сая төгрөгийн дэмжлэг авч байсан байна. Бид Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт, Эрдэнэс Монгол хязгаарлагдмал хувьцаат компани, Тэнгэрийн сан, Цахим мөртөө төрийн бус байгууллага, Ногоон Аз гээд олон байгууллагаас тогтмол дэмжлэг авч ирсэн. Бид цөлжилтийн эсрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа Ногоон Аз төрийн бус байгууллагын ажилд идэвхтэй тусалдаг. Тэд биднийг ийм олуулаа очиж ажиллах боломжийг бүрдүүлж өгдөг. 6 жилийн өмнө Багнуурт очиж мод тарьж усалж байсан бол энэ жил намар жимсээ хураасан. 2007 оноос очиж ажилтан тусалсан булганы Баянуурын талбай одоо ой болж тэнд бид клубийнхэн 3 үеийнхэнтэйгээ жил бүр очдог болж. Бид одоогоор 400,000 гаруй мод ургахад гар бие оролцсон бөгөөд Сэлэнгийн Тужийн Нарс, Дорноговийн Хамрын Хийд, Төв аймгийн Баян, Аргаланд, Батсүмбэр, Лүн суманд, Хинтээ аймгийн Өндөр хаан хотод, Дархан уул аймагт, Улаанбаатар хотын Сонгон Зайсан, Булган аймгийн Баяннуур гээд олон газар мод тарьж усалгаа арчилгаа хийсэн. Бидний зорилго бол олон мод ургуулахаас илүү олон хүүхэд залуучуудын сэтгэлгээг өөрчлөх. Бидний урай надад хэлвэл би мартана. Надад үзүүлвэл би тогтооно. Харин надаар хийлгүүлвэл би ойлгоно. Хүн бүр байгаль экологийн сайн дурын ажилд оролцсноор хамтын хөдөлмөр хамтарч сэтгэлгээ эко сэтгэлгээтэй болж байгаль дэлхийг харьлах илүү бодит үйлдэлийг хийдэг. Тиймээс бид мод тарихад биш, тарьсан модоо арчлахад, услахад илүү их анхаардаг. Анх 2007 оны 5 сарын 7-нд 34 оюутан залуус Баяннуур явж байсан бол өдгөө 16,740 хүүхэд залуучуудыг сайн дурын ажилд урайлан дуудаж, дагуулж явж 15,000 км зам туулж 374 хоногт 3,366 цаг ажилласан байна. Үүнийг хүүхэд бүрээр тоолж нэг цагийн хөдөлмөрийг 3,000 төгрөг гэж тооцвол тоймгүй зүйл гарна. Хамгийн гол нь сайхан дурсамж хамтын сэтгэлгээг бага боловч өөрчилж чадсан баг. Манай хөлөөс 16 хос гэр бүл төрж үр хүүхдүүдтэй болсон байхыг харахад үнэхээр сайхан байна. Хөлөө маань оюутны 5 үеийг дамжин оршин тогтножээ. Одоо балчрууд 17-оос 18 настай бол ахмад гишүүд нь 30 хүрч явна. Өөр нэг сонирхолтой зүйл нь бид Монгол улсад хамгийн олон буюу давхарцсан тоогоор нийт 22,450 хүнийг хооллсон байна. 10 жилийн туршид бидний бий болгосон дурсамж, хийж бүтээсэн ажлууд, байгаль хийхээ гэсэн сэтгэл зүтгэл ирээдүйд бидний өрх очид хүрч энэ улс минь он удаан жил үргэлжилж явах нь дамжиггүй зэ. Миний клубыг үргэлж дэмжиж энэ бүх хугацаанд бие сэтгэлээрээ хамт байсан бүх хүмүүст, бүх гишүүддээ 10 жилийн баярын мэндийг хүргье.